Өдрийн мэнд үзэгчдээ өнөөдөр 3 дугаар сарын 20-ны өдөр Next Tour нэвтрүүлгийн маань 7 дахь дугаар та бүхэндээ хүрж байна. Өнөөдөр зочноор аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцож байна. За, болорхуу зочин маань бас оролцож байна. Мөн дээрээс нь Ууган Баяр зочин маань оролцож байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр хамт хөтлөж байгаа Сөмөр үзэгчдээ мэдлээрэй. Өдрийн мэндийг хүргье. За тэгээд гомбоо маань сая 20 гэлж шиг байна. Тэр 24-ний өдөр байна. За тэгээд урилга хүлээ авч оролцож байгаа хоёр зочиндоо баярлалаа. За тэгээ өнөөдөр бидний хувьд гэх юм бол Европ зах зээл за түүний дотроо аялал жуулчлалын ивентүүд буюу арга хэмжээ. За мөн жуулчдын тээвэр гэдэг сэдвийн хүрээнд ярилцахаар байгаа. За юун туруунд зочид маань өөрсдөө ерөнхий танилцуулаад тэгээ яг ямар үйл ажиллагаа явуулж ийн хувь болон хувьсгалын гэдэг шиг тэрнээсээ хэвдүүл яриагаа эхлэе гэж байна. Болорхуу зочноосоо эхлэе тий. За сайн байна уу энэ өдрийн мэндэргий. За энэ сайхан нэвтрүүлэгт төрж оролцсон хоёр хөтлөгчдөө бас баярлалаа. За миний хувьд бол ер нь бол Европ ялангуяа герман хэлтэй орнуудаас жуулчхан оруулж ирдэг Nona Travel Mongolia гэдэг компани захирал. Дээрээс нь аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлт тартуунда одоо сая яг нөө эхлэхдээ ярьсан аялал жуулчлалын ивент хамтын ажиллагаа тэр талыг илүү чиглэлд төлхөө хариуцж ажилладаг юм байна. Ууган Баяр зочны хувьд. За миний хувьд одоо аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн ерөнхийдөө бол Amicus газарчин аяллаа компани зөвлөх UAD Ventures адлын явдал тусгай сонирхлын аяллаа зах зээлийн одоо брендийг одоо өөрөө хөгжүүлээ явж байгаа. Ер нь барууны зах зээл дээр голчлон одоо ажилладаг юм хүн байгаа. Одоо ингээд өнөөдрийн зочин маань ер нь Европын зах зээл дээр илүү төлхөө ажиллаж байсан туршлагатай. Дээрээс нь яг энэ салбартаа бас нэлээдгүй олон жилийг ингээд зарцуулсан туршлагатай хүмүүс оролцдогоороо бас онцлог байна тий өнөөдөр. Тэгээ та бүхнээсээ бас нэг асуулт асуул та. Ер нь энэ Монголын аялал жуулчлалын салбарыг ер нь Европ зах зээл нэг одоо ер нь ямархуу хэмжээнд өнөөдрийн хэмжээнд хөгжөөд байна. Европ зах зээл гэдэг нь яг юугаар онцлог юм гэдгийг одоо асуултаараа эхлэе те. Ууган Баяр зочноосоо ер нь асуувал зүгээр баг. За ерөнхийдөө нөгөө нэг энэ манай аялал жуулчлал дээр ерөнхийдөө Аз болон Европ гэд хоёр хуваачаад байгаа. Гэхдээ бид нар нөгөө нэг Монгол орн маань эхлээд ямар төрлийн аяллаа зах зээлийн орн бэ гэдгээс гол асуулт нь эхэлж байгаа юм л да. Тэрэн дээр бол одоо жишээлхэд Монгол орн ч өөрөө адлын явдал тусгай сонирхлын аяллаа орн гэдэг нь бол угаасаа баталгаатай, нотлогоотой ийм одоо ус ахгүй манай ус ч өөр. Энэ дээр хин ирдэг гэхээр цаг хугацаагаа зарцуулж чаддаг тийм ээ. Сонирхлоо хөгжүүлж чаддаг. Ерөнхийдөө өөртөө цаг зав гаргадаг хүмүүс голчлон ирж байгаа. Энэ дээр хин ирж нэхэд яг гол нөгөө зорилттой хүмүүс нь бол барууны зах зээл буюу одоо Европын зах зээл, Америк, Австралийн зах зээлээс одоо гол одоо оролцогч одоо аялагч нар нь Монголд хүрэлцэн ирж байгаа. Хийж байгаа аяллуудын төрлийн хувьд ч гэсэн мөн ялгаагүй адилхан. Бид нар дандаа актив тийм ээ өөрсдөө ингээд дуулан далгадаг, амтны шувуу ажигладаг, эсвэл одоо бүр наривчилсан одоо нүүдэлчин анхуу соёлыг сонирхдаг, нүүдлийг сонирхдаг, гэрэл зураг авдаг гэл ингээд маш олон төрлийн сонирхолтой барууны жуулчд ирж байна. Гэтэл нөгөө тал дээр бидний одоо яриад байгаа олон тооны масс жуулч манд голчлон Азаас ирдэг. Гэхдээ эзэрс одоо нөгөө Европ жуулчин шиг ер нь массаараа олон хоногийг зарцуулах юм боломжгүй байна. Европ жуулчид жишээлбэл барууны жуулчид нэг дунджаар нэг 10-аас 14 хоногийг Монгол зарцуулж байвал Азийнх нь 5-7 хоног ч гэдэм үү те. Иймэрхүү юм зөрүүтэй. За дээр нөгөө хугацааны хувьд ч болоод за тэр төлж байгаа мөнгө нөгөө тусгай сонирхол элдв бензимийг ингээд харгалзан үзэх юм бол оруулж ирж байгаа орлогын хувьд ч гэсэн ер нь бол харьцангуй одоо илүү өгөөжтэй байдаг. Гэхдээ бид нар бас нөгөө талдаа энэ сайн гэдээ бас нөгөөдхөө бас үгүйсгэхээс илүү ингээд хамттайгаа ингээд хөгжөөд зэрэгцээтэй бол бас илүү чухал гэж бодож байгаа. Болорхуу зочны хувьд бид нар ер нь бол яг мэдээж яг өнөөдрийн гол сэдв маань Европ жуулчлалын онцлог гэдэг тал руу чиглүүлж ирж байгаа учраас яг илүү төлхөө яриад байж магадгүй. Бусдаар бол одоо юу гэдгийг энэ нь илүү гэдэг утгаараа бид нар бол ярьж байгаа гэсэн үг биш тийм ээ. Гол юм нь бол манай чиг ер нь бол Европ жуулчлалын хувьд бол яг нөгөө энэ бодит байдлыг мэдрэх гэж ирж байгаа гэж миний хувьд бол товч өгөө тодорхой хэлж байна. Энэ мөн юу гэж хэлэх гэдэг нөгөө нэг Европын орнуудын чинь соёл гэдэг зүйл нь бол хичнээн одоо хэдэн зуун жилээр яригдсан шүү дээ тийм ээ. Тэгээ одоо магадгүй одоо баруун Европ, хөгшин Европ гэдэргээл ярьдаг бичлэнгээр. Тэгэхээр эдгээр мөн өөрөө яаж юм гэхээр яг нэг одоо манай Монголын гол онцлог зүйл нь өөрөө нөгөө нэг юм унган хатсан байгалийн хэв шинж. Тэгээ нөгөө нэг одоо хүртэл яг нөгөө нэг цэвэр одоо органикаараа байгаа нүүдлийн соёл иргэншил гэдэг зүйл маань эдэлгоныг яг үзэж харж мэдрэх гэж ирж байгаа гэж ойлгоод байгаа. За магадгүй нүүдлийн соёл иргэншил гэж ярих юм бол олон улс байгаа тийм ээ. Магадгүй өвөр Монгол тэргээл одоо өчнөө сайхнаар гоёор ингэж сурталчлаад дэлхийд жуулчдыг татгаад ингээд
ууч нь олноор нэг жуулчдыг аваа явж байгаа. Гэтэл яг Европын жуулчдын хувьд бол яг нөгөө нэг бодит байдлыг илүүдлэхөө нөгөө нэг эрэлхийлдэг. Маш сайн судалгаа шинжилгээ хийж яг нөгөө эцсийн одоо юугаа шийдвэр гаргадаг. Маш сайн судлаачд байдаг гэж ойлгож байна. Ер нь бол Европын жуулчдыг. Тэгэхээр тэд нар мөн ер нь бол яаж юм гэхээр одоо жишээлбэл өвөр Монголд очихоосоо илүүтэйгээр эсвэл өөр Казахстанд очихоосоо илүүтэйгээр яг энэ өргөн уудам тал нутагт амьдарч байгаа, яг өөрийнхөө амьдарч байгаа өнөөдрийг хүртэл яг энэ органикаараа байгаа бодит байдлыг л мэдрэх гэж ирж байгаа. Дээрээс нь өөрөөсөө тэр зүйлээс кайф авч тэр мэдрэмжийг л одоо бий болгох гэж ирж байгаа гэсэн үг дээ. Яагаад тэгэхээр магадгүй одоо өвөр Монголд очихороо яг нэг тэр чинь яг жуулчдад зориулсан одоо нэг зохион байгуулалтын юмыг л үзэж хараад байгаа шүү дээ. Гэтэл одоо ялангуяа сүүлийн жилүүдэд бол Европ жуулчид яг нэг малчин ахуйг бид нар үзэж хармаар байна. Яг малчин амьдралаар амьдарч байгаа тэр яг ахуй дээр очимоор байна. Магадгүй тэдний идэж байгаа зүйлийг мэдээж идэж үзэхийг хүсэж байна гэдэг ч юм уу. Иймэрхүү бас онцлогуд маань өөрөө давуу тал болоод байгаад энийг хараад байгаа юм бас тавар. Яг одоо нөгөө бодит байдлыг илүү тий бодит байдлаас мэдрэмжийг гэж сүүлийн үед нөгөө суулчдын гол юм чи өөрөө нөгөө travel experience буюу нөгөө нэг аялалтаа оролцдог болсон. Хуучин бол ингээ голчлоо ингээл бидний ингээ зааж өгсөн юм. За энийг үзээд за энэ гандан ийм учиртай, энэ талбай ийм учиртай. За энэ малчин айлыг бол бид нар ингэж хараад ийм учиртай гэдэг байсан бол одоо илүү нөгөө нэг сүүлийн дэлхийн аялал жуулчлалын чих хандлага чинь оролцохтой болсон байхгүй өөртөө. Оролцож үзэн. За Монголд ирээд яхан за морин унж үзье. Малчин ахуйтай, малчин аялал дээр очиж сайхан хамтдаа ингээд гэрт нь хонж үзхийг хүсэж байна те. За дээр нөгөө хоол нь Монгол хоол эдийн ундааны соёлтой танилцаж өөрсдөө хийж үзэх гэж байна. Хийж үзэхээр тэд нар ч бас өөрсдийнхөө нөгөө нэг чадах хэмжээндээ нөгөө юмудаа хийж байгаа одоо бууз хийлээ гэх чинь л нөгөө манаас хийлдэг нөгөө өсөн уулган шиг юм чимхтэй гэл ингээ бие биенээр тоглоо наадмаг. Энэ нь өөрөө илүү нөгөө нэг бодит амьдралыг одоо жуулчдад бодит одоо туршлагыг бий болгоод байгаа. Тэр нь болохоор нөгөөдөл чи өөрсдөө илүү таалагдчих. Жишээлбэл энэ мань өөрөө юу илэрхийлж байгааг бол дэлхийн нийт нөрөө хөгжлийнхөө төвшнөр ер нь бол нэлээд явчлаа шүү дээ тийм ээ. Өндөр хөгжилтэй орны альва юм хөгжихийнхөө хэрээр нөгөө улсын иргэд мөн буюу хүн одоо нөгөө яг бодит амьдралаасаа нөгөө амьдралдаа оролцоо нь багасаад ирсэн байна л да. Жишээлбэл одоо юу гэдэг одоо ялангуяа Хятад бол одоо техник технологи хөгжөөд одоо бүр асар хурцтай хөгжөөд хэцүүлсэн шүү дээ. Европт ч гэсэн ер нь бол одоо ингээд нөхцөл байдлыг магадгүй очиод харж байгаа ч гэсэн тэд нар ингээд дэлгүүрээс ороод юм авчдаг тий. Хэзээ ч бид нар шиг ингээд гурилаа зураад махаа гэрчээд ингээд хоол хийх гэдэг ч юм уу. За ингээд хөдөө очлоо гэхэд зүгээр ингээд хотондоо ороод тэр одоо бүх одоо бүтээгдэхүүнүүдээ өөрсдөө боловсруулах энэ нөхцөлийг ингээд харж үзэж харна гэдэг нь өөрсдөө бас нэлээд одоо чухал юм болчиход байгаа юм л да. Тэгэхээр энд ирж одоо саяны хэлсэн чинь ер нь бол сүүлийн үеийн аяллаа онцлог мөн өөр ингээд оролцоог бий болгож эхэлж байна гэдэг байна. Тэгэхээр энэ мөн өөрөө хүмүүс яг энэ бодит мэдрэмжийг авах гэж ирж байгаа хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Тэр нь өөрөө үүнтэй уялдаад байгаа. Нөгөө хитрхи хөгжиж гисэн. Яг тэр одоо магадгүй ингээд байгальд очиод нэг дураараа ингээд нэг зогсоод 5 минут ингээд 50 зогсож боломж байна уу гэвэл тэднэрт үгүй болоод байгаа хгүй хэцүү. Гэтэл энд ирээд нэг уулын ороод эсвэл талд очиод ингээд бид нар нэг магадгүй ингээд төр зураа отоглоод ч юм уу за тэр нар жаргах гарах шөнийн нөхцөл байдлыг харах магадгүй яг 50 ингээд байх тэр мэдрэмж нь өөрөө тэднэрт гоё нөгөө ингээд шууд авч чадчих واخ тэр мэдрэмжийг өөрөө бүх зүйлээс тэр нь айгүй чухал байна гэж хараад байгаа. Ялангуяа энийг Европын орны жуулчид бол илүү хүсэж эхэлж байна гэж харж байгаа. За тэгвэл Европ зах зээл тэр дундаа Монгол руу ер нь аль орны хүмүүс илүү их аялдсан болоо. Яг одоо Германч гэдэг юм уу те эсвэл Европын өөр орнууд байна уу? Ер нь бол яг хуу Европын орнуудыг мэдээж олоос орж байгаа шүү дээ. Тэр дотроо бол яг хуу Герман яг хуу Европын орнууд дотроо дээгүүр яваад дараас нь Франц тэгээд Швейцарч гэдэг юм уу иймэрхүү шатлалтайгаар ер нь бол тоонуудыг нь харж байгаа явдаг. Мэдээж өнгөрсөн онд одоо 800 мянган жуулч авчлаа гэхэд Аз зах зээл, солонгос зах зээл магадгүй 2 хөрш мөн ингээд зэрэгцээд асар хурцтайгаар 200 мянга хүрээл гараа авчихсан шүү дээ. Тэнгүүд Европ жуулчдыг харж байхад бол юугүй ингээд нэг огцом ингээд өсчихгүй ч гэсэн ерөнхий байдлаараа ингээд өсөлтөө явж байгаа байдал харагдаад байдаг жишээлбэл тэгдэг баг. Европ дотроо бол яг Герман арай илүүдлэхүү олон жуулчдын тоогоороо бол гарч ирдэг. Энэ нөгөө нэг юу байдаг штэ. Одоо юу гэдэг хүмүүс ойлгохдоо нэг тоо болон чанар гэж айгуу их ялгадаг шүү дээ. Тэрэн дээр ч А зах зээлийн нөгөө нэг юм ирж байгаа хүмүүсийн тоог харахаар өндөр байгаад идэг. Тэгэхдээ эргүүлээд нөгөө нэг юм зарцуулалтын хувьд гэж ярих юм бол бас арай бага гэж ингээд хүмүүс айгүйх нөгөө ойлголцлын юмуд нь шал өөр байдаг баг.
тий, наадтар ч болохоор яг нэг юм миний бодлоор л ингэтэй. Европын жуулчид ихэвчлэн олон хоногийн аялал сонгож ирж байгаа. Дунджаар 10-аас дээш хоногийн аяллууд ихэвчлэн сонгож ирж байна. Азийн жуулчид дунджаар 5 өдрийн аяллыг сонгож ирж байна. Тэгэнгүүт 5 өдөр байсан хүн хэдэн төгрөг төлөх вэ? 10 өдөр байсан хүн хэдэн төгрөг төлөх үү гэдэг чинь бас аюул том ойлголцлын зүрх байхгүй. Энийг бид нар ойлгочих юм бол тийм ээ хин хинийхээ одоо авчирч байгаа жуулчдыг энэ бага орлого оруулдаг, энэ их оруулдаг гэхээсээ илүү хэдүүлээ сайхан хамтарч ажиллаад нөгөө хоёр дахь жуулчны хооронд гараад байгаа нэг элдв энзэн нөгөө нэг жуулчны баас дээр гардаг дуу чимээний асуудал ч байдаг тийм. Эсвэл одоо ийм юмнуудыг бид нар хоорондоо эртнийхэн зохицоод шийдчихэл ерөнхийдөө болчихж байгаа байхгүй. Түрүүн тэр нөгөө нэг юуны Европын орны жуулчдын одоо ялч голлох дээр бол ерөнхийдөө Герман байгаа, Герман, Швейцар, Англи, тэгээд Итали, Франц, Италиуд ерөнхийдөө сүүлийн Ромын папац хашуул нэлээд хандлт болсон шүү дээ. Ер нь Италиуд бол бас нэлээд их болсон. За тэрнээс хойш одоо ковидоос хойшоогоо ерөнхийдөө нөгөө зүүн Европын ч эдийн засаг сэрэгцсэн. Зүүн Европууд ерөнхийдөө Монголыг бас аюул сан сонирхдаг болсон гэж байна. Өнгөрсөн намар 9 сард би нөгөө бүрэгдийн байраар нэг анх удаа Польшоос групп авсан. Тэгэхэд ийшээ үлгэрөө явж байгаа хүмүүс бараг тэр чигээрээ Польшод явсан. Тэр чигээрээ Польшод. Тэгээд та нар яагаад ингэж гівгэн тийм ихээр хүрээд ирвэ гэд асуусан чинь нөгөө дүүлчээ тэгж яахгүй. Манай ингэж ерөнхийлөгч танаа болоод айлчилсан юм аа. Айлчлаад буцаж очихдоо Монгол бол ер нь аюулгүй аялахад их тохиромжтойгоор юм байна гэдгийг Польшид зарласан. Тэрнээс хойш ерөнхийдөө Польшод монголчуудыг аюул сонирхдаг болсон. Тэгээд бид нар ингэж Польшуудыг сонирхоод Польшийн жуулчдыг сонирхоод үтсэн чинь нөгөө бид нар бол ямар нэгэн одоо мэдээлэл байхгүй байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл Польшийн зах зээлийг ингээд юу лээ чи яхаар ингэж байгаа вэ гэж судлаад үзэхэд одоо $1 гэх чинь 3.5 слот буюу Польшийн мөнгөний тэмдэгтээ тэнцдэг. Өөрөө Польш одоо баг их 21-д баг шахуу орцсон. Ингээд амар том эдийн засгтай болсон орн. Дээр нь нөгөө нэг Европч одоо ингээд элдв бензин одоо дайман элдв юмнаас болоод дотоодынх нь нөгөө бараа болоод үйлчлэгээний үннүүд өссөн байгаа. Тэгэнгүүтээ өсөнгүүт одоо жишээлхэд дотроо аялаад тийм ээ дотроо 3-5 хоног аялаад энэ тэнд очиж цанын бааз дээр гулгаснаас илүү бүр гадагшаага яваад одоо юу гэдэг Испани руу яваад гэж юм эсвэл далайн одоо өөрсдийнхөө тэнгисийн ирэг дээр амарснаас өөр бусад орны далайн ирэг дээр амрах эсвэл өөр тийшээ явсан баг ялаагүй болсон байна гэдэг одоо тийм мессежүүдийг нөхдөд өөрсдөө өгöd байгаа. Тэгэхээр бол манайх бол одоо Монголын одоо ирээдүйн зах зээлийн орнууд бол ерөнхийдөө ингээд хөгшин Европоос гадна дахиад шинээр одоо зүүн Европ одоо ингээд нэмэгдээд ороод ирж байгаа. Ер нь бол ер нь эрчимтэй ер нь цаашдаа бараг орж ирэх гэж бодож байна. Энэ ч бас цаашдаа өсөлт нь бас яг ингээл доктор Жолов улам илүү өсөх байх л та. Яг л Монголыг үзэж байгаа одоо үзэгчдийн хувьд ч юм уу жуулчдын хувьд ч юм уу яг нөгөө бодит байдлыг мэдрэх нь илүү онцлог. Сүүлийн үедээ нөгөө нэг юм ухаалаг технологи AI гэдэг юм гарч ирж байгаа нэг жоохон тийм байгаад байсан. Гэхдээ одоо нөгөө ковидоос хоошоогоо аялах юм сэтлүүд нь айгүйх гарцсан юм байна л да. Олон улсад та тий жишээ нь. Ер нь амар сэдэлтэй болсон ба шүү. Одоо ч жишээлхэд нөхдүүд ингээд яг зүгээр манайх Монгол бид нар ингээд өөрсдөө гадагшаа аягуулсан сурталчлаад байгаа гэж ингээд бодоод байгаа юм шиг мөртлөө яг гадаадын ингээд тухайн орнуудаар нь ингээд яваад яхаар ерөнхийдөө сайн мэдэхгүй. Ер нь ихэнх нь баг мэдэхгүй тий. Тэгэнгүүтээ одоо ингээд аливаа нэг байдлаар ийм ерөнхийдөө энэ жуулчдын ирж байгаа орсгол төр нөлөөлдөг аюул том юмнуудыг юм зүгээр миний бодлоо шүү. Тухайн орны төрийн тэргүүн юм уу одоо улс төрийн нөлөө бүхий хүн Монголд айлчлаад буцахад тэр нөгөө нэг барууныхан ч өөрөөсөө хэвлэл мэдээлэл аюул сайн ашиглаж үздэг. Тэнгүү тэрнгээр дамжуулаад Монголын талаар асар их мэдээлэл авчиж байгаа. Тэгэнгүүтээ Монголд ирж байгаа нөгөө нэг хүлээлтэн нөхдүүдтэй хож явах юм баг байгаа даахгүй. Монголд очиод за бид нар юу итгүүлээ ямар нөгөө яах вүлээ гэж нөгөө нэг боддог бас нөгөө нэг маллаа явж байгаа. Бараг хот дотор морь ундаг гэдэг нөгөө хуучны сурчилгаа нь яг хэвээрээ тэрэн дээрээ ингээд үлдсэн ийм тохиолдлууд ингээд айгүйх яригдчихаг. Тэгэнгүүт одоо ирж байгаа нөхдүүд ингээд идэхгүй. Гэхдээ бидэрт нэг их юм хэрэггүй зүгээр чи ингээд нэг хүн итгэл нэг айтайх юм байвал өгчүүл болдог. Тэр идэж чадчихна. Тэгэл гайгүй нэг дулаахан хоноглох газар бол асуудалгүй. Би бүр гайхаад яагаад ингэж байгаа юм бол гэсэн чинь ялч үнэхээр мэдээлэх байсан юм бэл. Тэгээ Монголд ирээд Монголын одоо аялал жуулчлалын одоо барууны зах зээл дээр үйлчлэгээ үзүүлж байгаа аялын компаниудын үйлчлэгээг үзээд хоол ундыг мэдрээд ингэнгүүтээ за уучлаарай зүгээр бид нар өөрсдөө ямар ч ойлголтгүй байсан юм байна гэдгээ мэдээж зөвшөөрөнгүүтээ дараад нь нөхдүүд бид нар одоо ийм ч клуб байгаа, ийм ч бүлэглэл байгаа, энэ хэдийгээ бид нар Монгол руу аялуулъя гэдэг. Ийм одоо юмнууд шууд яг жинхэнэ нөгөө бодит сурчлага тэрэн дээр гарч ирж байгаа.
манай яг сэдвийн хүрээнд одоо яг гоё орж ирж байна. Яг л бид нар нөгөө Европ зах зээлийн ерөнхий онцлогийг ярингууд одоо эргүүлээ ялч нөгөө арга хэмжээл барахаар болчлаа л да. Дотоод болон гадаадын арга хэмжээнүүд маш их зохион байгуулагдав. Саяны таны хэлдэг шиг нөгөө Монголыг сурчлах ийм юмуд нь бас дутагдаад байгаа энэ асуудал байна шүү дээ. Тэгээ энэний талаар бас болорхууд зочноос бас асууя л да. Яг гоё сэдвүүд нь хараад ирлээ. Яг нь ер нь одоо сая уугааг ярьдаг шиг ялангуяа нөгөө Европ орнууд ч нөгөө хэвлэл мэдээлэл сонин сэтгүүл яг нөгөө үндэснийхээ нэг юмнуудаас номноос дээр гэдэг ч юм уу мэдээлэл төлхөө авдаг. Азийн орныхан бол одоо нөгөө сошиал интернет ертөнцөөс ингээд авдаг учраас бас нөгөө мэдээллийн зөрүүтэй байдал бас үүнтэй холбоотой байх гэж бодож байна. За ер нь бол яг арга хэмжээ буюу бидний хувьд бол нэг ивент гэж яриад байна тийм ээ. За ингээд сүүлийн үед та бүхэн ингээд анзаарсан бол ингээд тэр айгүй олон ивент тоолчихжээ мөн биш гээл зарим нь одоо ингээд цагийн толгаал цуцалцдаг тий. Тэгэхээр тэрийг нь дэмжижээд энийг нь дэмжсэнгүү гэдэг ч юм уу. Иймэрхүү ингээд асуудлууд маш ихээр гараад байгаа. Тэгэхээр яг нь ер нь бол бид нар ингээд арга хэмжээ болгоныгоо бид нар ивент гэж авч үзэх юм уу, муу юм уу, биш юм уу гэдгийг бол бид нар яг одоогор бол магадгүй 30 жил бид нар практикаар ерөнхийдөө бол явцсан байна гэж хараад байна. Одоо жишээлбэл хамгийн анх жуулчин зориулаад ингээд ивент гэж гарч байгаа нь одоо Төмөн Дэмэний 90 30 жил гэж байна. 30 жил гэж байна. Мөсний 26 дахь жилдээ сая хийлээ. Одоо ер нь бол ууган том ивентүүд юм нэг шүү дээ. За тэгэхээр эдгээр мань өөрөө бол одоо ингээд жижиг ивентүүдийг бид нар ингээд дэмжих ёсгүй. Одоо бидний том одоо ивентүүдээр голцож дэмжмээр байж гэдэг ч юм уу. Гэх мэтлэгээр ингээд асуудлууд гараад байгаа. Тэгэхээр бид нар яагаад 30 жил ингээд практикаар за магадгүй ингээд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй ч гэсэн за хөргий энэ мань бас олон жил болж байгаа. За энэ мань яг жуулчин зориулагдсан юм да гэдэг байдлаараа бид нар бол дэмжиж яваад байгаа гэж хараад байгаа байхгүй. Хараад гэж угсаа яг бодит байдал тийм байна. Гэтэл бид нар үүнийг яг тодорхой болгоод яг бид нар яг энэ одоо ач холбогдол өндөртэй ивент нь аль нь юм бэ? Аль нь ер нь бол бид нэр ингээд мөн ингэж үзэхийг дэмжих хэрэгтэй юм бэ гэдгийг бол тодорхойлохын тулд бид нар ер нь бол аяж ажлын ивентүүдийг одоо эренбэлья ач холбогдлоор нь ер нь эдийн засаг тий соёл одоо бүх ач холбогдлоор нь ингээд эренблээд тодорхой хэмжээний ингээд яг шалгуур хангасан гэх юм уу ач холбогдолтой гэж үзэж байгаа ивентүүдийг бид нар дэмжиж магадгүй гадаадаас сурталчлаа гэдэг ийм одоо нөгөө эн чинь өөрөө нэг талаасаа бүтээгдэхүүн гэж бид нар бол гараад байгаа. Төлөвлөгөөнийхөө хөгжүүлэлтийг хийя. Тэгэхгүй бол олон жил одоо өнөө энэ жил нэг 20-ыг өгсөн. За дараа жил нэг 20 өгчээгээл ингэж явж байхаас илүүтэйгээр бид нар яг оновчтой яг бойж хэмжээний дэмжлэгийг л яг одоо онцолж өгье гэж. Тэгэхээр энэ үүний тулд бид нар баримт өчгтэй байх хэрэгтэй. Ягаад гэвэл бид нар одоо эренблэлээ. Энэ бол одоо яг яалтчгүй шалгуураараа ингээд гараад ирсэн юм дээ гэж хэлэхэд бол бид нар нүүр бардан байхгүй. Тэгэхгүй бол одоо бол за нэг ингээл хөвсгөлд одоо тэдний өгчлөө Төмөн Дэмэний хоёрт одоо өгсөнгүй эсвэл багын өгчлөө гэж яриад гэтэл яагаад тэрэнд нь ахиу өгöd байгаа вэ гэдэг бид нар баримтчигтэй нотлохойтой одоо ингээд магадгүй ингээд бодлогын төвшөнд авч үзэх юм суурь нь энэ юм ба гэж хараад байгаа юм бол ивентийн стандартыг бас нэг тодорхой хэмжээнд тогтоох хэрэгтэй болчихж байгаа юм байна шүү дээ. Энэ нь бид нар ер нь бол мэргэжлийн ажлын холбооноос дээрээс нь багш судлаачдтай нийлээд ер нь бол олон жилийн судлаа шинжилгээний үндэслэлтэйгээр ингээд гаргаж ирсэн энэ аргачлал маань өөрөө 12 шалгуур үндсэн 12 шалгуур дотроо задраа явах. Тэгэхээр үндсэн 12 шалгуур үзүүлэлт маань юу гэхээр нөгөө эдийн засгт өгж байгаа өрнөлөө, байгаль орчинд үзүүлж байгаа сөргөнөлөө тийм ээ одоо нутгийн иргэдийн оролцоог хангаж чадж гэнэ үгүй тухайн бүс нутагтаа одоо ингээд онцлог байж чадж гэнэ үгүй гэх мэтлэгээр нөгөө ингээд тал бүрийн асуудлуудыг ингэж шингээгээд онооны байдлаар нь бол дүгнэхэ. Тэнгүүд энэ нь өөрөө нөгөө талаасаа яг ивент зохион байгуулагч нарт гарын авлага болоод байж байна. Бид нар аль нь дээр оноо алдаад байгаа. Жишээлбэл сурчлагын дээр бид нар оноо авч чадахгүй шүү. Тэгвэл сурчлагын дээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл дээр бид нар оноо алдсан байна. Энийг яаж хийх вэ? Одоо бидний нөгөө яриад байдаг нөлөөлийн асуудал. Энийгээ тэгвэл бид нар шийдчих юм бол энэ дээр оноо авах юм байна гэдэг юм уу? Нөгөө талаасаа бол нөгөө бэлэн одоо заавар зөвлөмж гараад ирчихнэ л гэсэн утгатай байхгүй юу? Ер нь одоо энэ сүүлийн үед арга хэмжээ одоо ивент хэрэг олон улсын нэршлэрээ л явсан. Одоо яг миний хувьд асуух гэж байгаа нь болохоор Араб фестивал гэдэг байгаа шүү дээ. Одоо яг энэ тус тусын аймагуудын ч юм уу фестивалууд орж ирж байна. Тэнгүүд энийг дагаад одоо яг Европ жуулчд ч юм уу нэмэгдэж байгаа тийм үзүүлэлтүүд байгаа юу? Яг энэ зөвхөн ивент руу би ирья, үзье гэдэг байдлаар. За ер нь бол Монгол улсууд яг жуулчдыг яг бүр шууд утгаараа татдаг ивентүүд бол байгаа. Бид нар дурдж байгаа альва ивент болгон өөрийг сонцлогтой. Тэгэхээр миний нэг яриад бас нэг гол ярьдаг санаа тавьдаг зүйл нь юу гэхээр бид нар альва нэг ивентэд шууд бид нар жуулчинд гэж зориулж хийдэг. Ер нь бол
одоо яг жуулчнд зориулаад одоо эсвэл жуулчин ирсэнгүү тийм болохоор одоо дараа жил зохион байгуулахгүй. Эсвэл одоо жуулчинд л гэж ерөнхийдөө өнцөг илүүдэлгүй анзаарагдаад байгаа сүүлийн жилүүдэд ялангуяа энэ сүүлийн 10 жил дотор бол ивент айгүй эрчимтэй одоо ингээд олон болцсон. Магадгүй зарим нэг аймагуудын удирдлагууд мөрийн хөтөлбөртөө магадгүй хийх ажлынхаа жагсаалтанд зөв хүчээр орох шахах. Манайх тэмээтэй ч за тэмээг хийж за тэр мөнд зөв. Гэхдээ яг ямар нөхцөлд ямар зорилгоор хийх гээд байгаа гэдгийг л айгүй тодорхой болгож өгмөр байгаа. Жишээлбэл жуулчин зориулж хийгээд байна уу? Эсвэл тухайн бүс нутгийнхаа орон нутгийнхаа иргэдэд зориулж хийж байна уу? Энэ ивент нь өөрөө тухайн бүс нутгууд ялангуяа Монгол улс дээрээс нь жишээлбэл Тэмээний хоёр бол одоо Тэмээтэй бүс нутгуудад бүргэд бол бүргэдийнхаа бүс нутгуудад өөрөө соёлын дархлааг бий болгож өгч байгаа. Өөрөө энэ залуучуудыг энэ одоо соёлд нь одоо үргэлжлүүлж уламжлуулах энэ бас нэг зорилго цаана өөрчлөж өгч байдаг. Тэгэхээр бид нар бол энийг давхар харж үзэхгүй бол зөвхөн жуулчдад зориулаад хийгээд байна гэдэг утгаараа бас их давмгаалаад байна гэж би сүүл үед хараад. Одоо жишээлбэл зарим нэг нь одоо энд Тэмээний хоёр болж байхад тэнд яагаад Тэмээний хоёр давхар болдгийг. Бид нар жишээлбэл улсын наадам баяр наадмаар энэ аймаг наадам хийж байгаа тэр аймаг наадам хийжлээд бүгдээрээ зэрэгцээл баярлж байдаг шүү дээ. Яагаад Тэмээтэй болгон Тэмээний баяр хийж болохгүй гэж, Адуутай болгон Адууны баяр хийж болохгүй гэж. Тэр чинь тухайн бүс нутагт амьдарч байгаа нүгийн иргэдмэн хоорондоо танилцах, туршлага солилцох, тэгээд эн чинь одоо нөгөө маллах арга ухаанаа одоо туршлагаас солилцох, барихаас ахгүйла залуучууд хоорондоо танилцах гэдэг чинь өөрөө айгүй том хөшүүрэг болж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр ивент арга хэмжээ гэдэг нь өөрөө айгүй том олон төрлийн, олон салаа, зорилготой, юм ач холбогдолтой зүйл байгаа. Тэгэхээр яг ер нь бол одоо сайн асуулаад яг энэ Ара фестивал гэж. Ара фестивал бол яг мэдээж нөгөө ингээд манай хэлж үзлийн салбарт нэлээд одоо онцлог бий болгосон юм. Энэ нь өөрөө юу гэхээр нэлээд нөгөө нэг энэ хувийн баг орж ирж зохион байгуулсан юм. Өмнө нь бол ихэвчлэн аймгийн хамгийн газар аймгийн холбоотуудтайгаа хамтраад хийдэг гэсэн бол ер нь бол үүнийг эвдэж ер нь бизнес эрхлэгчид яг мэдээж өөр бизнес эрхлэгчид хийж байгаа аюулгүй зөндөө байгаа л да. Тэгэхээр энэ нь өөрөө нөлөөнд далаацтай том өргөн хүрээнд дээрээс нь урт хугацаанд зохион байгуулсан юм. Бүтэн сарын хэмжээнд зохион байгуулж байгаа юм. Манай аймагуд ихэвчлэн нэг өдөр, 2 өдөр, 3 өдөр л хийдэг бол энэ нь өөрөө араа бүлэгтэй сарын хугацаанд хийсэн юм гэдэг утгаараа тэгээ өөрөө өргөн баялаг юм хөтөлбөртэй тийм ээ хүмүүс ингээд очиод оролцох, сэтлийг төрүүлэх, зорчин үеийн болон одоо боломжлолт арга хэмжээнүүдийг ингээд хослуулад ингээд хийгээд ингээд энэгээрээ бас нэлээд онцлог болоод ирчихэж байгаа гэж харж байна. Энд чинь бас нөгөө гадаадын жуулчдаас гадна дотоодын аялал жуулчлалыг бас ингээд давхар дэмжиж байгаа юм нөхцөл байгаа байна. Яг зүгээр одоо манайх нэг аялал жуулчлал гэхээр ингээд юу яагаад байгаа байхгүй. Бид нар гадны жуулчлалыг л яриад байгаа. Яг гадаадын жуулчин гэж ярихаас илүү одоо жишээлбэл дэлхийн одоо том аялал жуулчлал хөгжсөн орнуудыг ингээд юмнуудыг нь уншиж судлаад ингээд үзэнгүүт яаж юм гэхээр эхлээд нөхдөөд өөрсдийнхөө гадаадын жуулчин хүлээж авах суурь одоо бололцоогоо бүрэн хангах буюу дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлдэг юм. Одоо дотоодын аялал жуулчлалын сайхан хөгжөөд тухайн бүс нутгууд нөгөө байршлын хэрэгслүүд нь хоол үйлчилгээ бусад одоо аялал жуулчлалд зориулсан одоо элдв янзын одоо сонирхолтой үзүр үйлчилгээ юмнуудыг нэмэгцээр байжгаад нөгөөх нь ерөнхийдөө дотоодын ууршгалд ерөнхийдөө тогтворжоод бүх юм аятайхан болсны дараагаас хэсүүдэд зарим орнууд бол шууд бүр зорилттоор ийм олон улсуудын маркетинг хийж гадны жуулчлалыг татчих жоох. Тэгэнгүүт одоо энэ дунд одоо хамгийн чухал юм бид нар ингээд ингээд байглаа зараад ч үгүй юм одоо юугаа зараад гэдэг нүүлж авахугаа зараад амтны шуугийнхаа одоо зургийг гэрэл зургийг ингээд үзүүл ингээд зараад бол ингээд явах нь бол угаасаа мөнхийн л одоо байж лээдэг урсгал байхгүй. Тэрэн дундаас одоо ивент арга хэмжээ буюу одоо ивент одоо аялал жуулчлалын одоо гол юм нь болохоор нэг доор олон хүнийг хамруулж чаддаг ийм одоо чухал ач холбогдолтой. Тэрнээс олж байгаа нэг эдийн засгийн үр өгөөж нь хамаагүй өндөр байдаг. Одоо жишээлхэд аймагуд одоо Түмэн Тэмээний баяр, Мөсний баяр, Талын Түмэн адуу гэл одоо манай хэнтэй зохион байгуулалт. Ингээл энэ ингээд тогтцсон ивентүүд болохоор ерөнхийдөө хин хамгийн их очиж байна. Дандаа Монгол аялагчид очиж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Монгол аялагчид очиж тухайн орон нутгийн одоо нөгөө нэг эдийн засгийн эргэлтийг нь өсөж байна. Тэг бензинийг худалдаж авч байна. Байшуулт тэгэхээр тэг хоолунд одоо архитаас юу гэдэг тэг бүгдийн тэндээсээ худалдаж авч байна. Эндээс одоо ер нь тэгж нэг хахтар хуучных шигдэг юм ачаад явдаг үе өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр бид нар ивент гэдэг юмнуудыг маш одоо зөв зохистойгоор улиралдаа тааруулаад хийх нь чухал. Тэгвэл одоо түрүүн манай Болорхогийн хэлдгээр юу ярьж байгаа байхгүй. Ивентүүд манай Монголын ивентүүд богино болж байна гэдэг. Яалчгүй богино болдго юм бэл. Би өөрөө нөгөө нэг
амьдралтаа анх удаа нөгөө хүсэж мөрөөдчихсэн нөгөө Германы юуны пивний баяр дээр очсон шүү дээ. Октоберфест дээр. Тэгэд очиход тэднийх 14 хоног хийж 16 өдөр хийж 16 өдөр хийхэд ойролцоогоор 7 сая жуулч авч. Хав өөрийнхөө хамаг орнуудыг ингээд хамчиж байгаа. Тэгээ хаавсан Монголоос бид нар хүртэл ингээд яваад очсон тоонд нь орол явж. Тэгэнгүүт тэрэн дээр ердөө нэг их юм байхгүй. Ивент гэдгийг бид нар бас хитрхи ингээд дамжуулаад хүндрүүлж бодох хэрэггүй юм байлаа. Зохион байгуулалт маш ангийн. Одоо ингээд манай Michel Expo-гийн нэг Walk Street гэдэг шиг юм том ангаарууд бэлэн. Тэрэн дотор нь юу зарж байна? Пиавал зарж байна. Амин төгсмийн тоглолт болж байна. Тэгээд нөгөө нэг гахааны тагилцаа тэнд зарж байна. Гэтэл манай тэр ивент нь 14 хоног үргэлжлээд байгаа. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө одоо юу гэдгийг онцлог тохируулаад наадмаа магадгүй бид нар бүр зохион байгуулалтаагаар ядаж 10 хоног 7 сарын 10-наас 20-ны хооронд ч гэдэм бүтэн ингээд тэр чигээр орон даяараа наадам хийдэг юм ивент гэж болдог ч гэдэм. Тэгээд энэ зөвхөн нөгөө нэг санаа тийм. Иймэрхүү хэмжээний ийм урт ивенттэй байх юм бол хав ойрын нөгөө хурш орнууд ч ирж үзэж сонирх нь. Дээр нь энэ дээрээ нөгөө нэг олон улсад одоо тийм viral түгээд байгаа одоо нөгөө нэг манай physical Asia-гийн ч гэдэм юм ингээд одоо юу гэдэг ийм хүмүүсийн нөхдүүдийг зохион байгуулалтаа ингээд оролцуулаад тэдний одоо найз нөхөд зочдуудыг нь уурж Монгол руу аялуулдаг маялууд ингээд элдв янзын юмнуудыг ихэнгээл бүр байгаа бүх боломжуудаа ингээд хамаад ашиглаад байх юм бол явандаа нөгөө нэг ивент чинь цар хүрээ ингээд өсөд эхэлж байна. Тэртээ манай монголчууд хүссэн хүсээгүй ивентүүд дээр очиод тэр чинь үндэсний хувцаараа гоё бол очиод ивентэд оролцоод худалдаа авалтаа хийж байгаа. Энэ дээр нэмээд хоёр хөршийн ч гэдэм эсвэл одоо арай ойрын зай нислэгийн орнуудынхаа ч гэдэм эсвэл бүр одоо тухайн одоо зах зээлд зориулсан юм тусгаалсан ивентүүдийг хийхэд бол болохгүй байхгүй болчих. Одоо ингээд ивент гэл тэгэнгүүт аялал жуулчлал өндөр хөгжсөн одоо зүүн Азийн орнууд дээр одоо сайн мэддгээр Таиландаа ярихад Таиланд 11 сараас эхлээд ерөнхийдөө 3 сар хүртэл ивентээр нүддэг штэ. Тийм штэ. Тэгэхээр нүддэг байхгүй. Манай одоо Монголын 22 дахь аймаг гэдэг юм нэршил авсан штэ сүүлийн. Тэгэнгүүт тэрэн дээр чи ямар ивентээр нүдэд байх гэхээр хөгжмийн фестивалууд болж байна те. Хөгжмийн фестивалууд болж байна. За нөгөө хоол унд одоо бясалгал өстэй элдв янзын юмнуудыг тийм зүгээр ивент болгоол нүдэд байгаа байхгүй. Тэгвэл тэрэнд нь яаж яах нэхэр яг тэр чиглэлээр одоо нөгөө хүмүүс очиод одоо юу гэдгийг гүйлтэх гэх юм бол нэг гүйлтийнх нь хүмүүс нь очдог, сүргээрээ очдог. Тэгээд нөгөө нэг бясалгал яг гэвэл тэр нь очдог. Хоол унд нэг кулинари ивент гэх юм бол тэрэн дээр нь ингээд л очдог. Тэгэхээр ингээд яг ивентийг чиглэсэн нөгөө нэг хэрэглэгчдэр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ивентээ аль болох болж өгвөл 1-2 өдөр биш нэлээд хэдэн өдөрлөө сунгаж тий бас ингэж тэгжээс нөгөө олж байгаа эдийн засгийн өгөөч чинь баахан хичнээн сая төгрөгөөр сурчлага нүдчээл 2 өдөр хийгээд дуусчих charge утгагүй. Тэгээ бас хүмүүс нь тоотой ирэх үү гэдэг чинь бас асуудалтай хамрагдаж чадахгүй болно тий. Тоотойж холбоотойгоос одоо ч бол манай одоо нэг түрүүн хэлсэн шүү дээ. Бих өстой гэж бодоод хийчихэж байгаа тий. Тэр ивентийг одоо ч бол 1 жил хийж үзээд за ер нь болж ирэхгүй байна гэж үзээд бодиттой тохиолдод байдаг. Одоо жишээлбэл ивент мөн өөрөө тогтвол байх хэвээр яг нөгөө тэдэн сарын тэдний өдрөөс тэдэн сарын тэдний өдрөө хүртэл боллоо гэдэг сар мөн тодорхой байж ич. Ялангуяа нөгөө Европын орн гэж болж нөгөө анх сэдвдэг оюулдуулахад те тэд нар ч өөрөө судалж иж ирдэг. За монголчууд ч юм уу Азиуд ч гэсэн яг мэдээ судалдаг. Гэхдээ арай Европууд ч 2-3 жилийн өмнө судалдаг байх гэж би бодоод байгаа. Тэгэхээр европчууд ч бол яг судалдаг. За очихын тулд ажиллаа төлөвлөн за захиалгуудаа хийн гэх мэтлэгээр маш сайн судалдаг. Гэтэл 3 жил болоод яг судалж байгаа яг эрдгийн даваан дээр нөгөө ивентэнд болждаг асуудал байна. Жишээлбэл өнгөрсөн жил Даншиг наадам 8 сар зохион байгуулагдаад маш ингээд докторччихсан бүтээгдэхүүн болгоод компаниуд маань сурчлагаа хийгээд одоо тийм аялал зараад жуулчд нь ингээд юугүй маргааш нөгөөдөр ирэх гээд байдаг. Гэтэл нөгөө ивент нь юу яцаа 6 сард болно. Яагаад түнгээд одоо яагаад гэдэг шалтгаан олдохгүй шүү дээ. Мэдээж нэг дарга нь ирээд боллог гэсэн байгаа. Эсвэл одоо нэг юмд зохицуултаа хийцэн байгаа. Тэг гэх мэтлэнгээр орон нутгуудад ч гэсэн удирдлагууд нэг докторгүй байдлаас болоод энэ бас ялгаа байхгүй яг адилхан бүх ер нь бол орон нутгууд улсын хэмжээнд ийм асуудлууд байгаад. Нөгөө эхний нөгөө дарга ирээл өмнөх даргаагаа хийжсэн юмыг мэдээж үргэлжлүүлж байгаа сайн талууд байна мэдээж. Тэнгүүд наад чинь ер нь болохгүй мэ наад чинь ер нь хэн ч хийж үздэг юм хэн ч хэрэгтэй гэдэг болоо дараад нь өөр юм болгож гаргаж ирж байгаа нэг асуудал мань өөрийн бүтээгдэхүүний нэг чанар баталгаанд нь бол сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа. Дээрээс нь одоо сая хэлсэн шүү дээ одоо Герман дээр Октоберфест гэдэг пивний баяр бол энийг бол дэлхийд мэдэхгүй юм байхгүй. Гэтэл
Одоо манай Монгол улсад наадмыг бол одоо плэт нь олдохгүй тий ингээд асуудал болдог шүү дээ. Ер нь бол ингээд студиондоо багтахгүй ингээд ийм хэмжээний ингээд асуудал байна шүү дээ. Яагаад ингэж нэгээд би юунийг яагаад дурдаад байна гэвэл бид монголчууд өөрсдөө ингээд нэг энэ альва нэг арга хэмжээ одоо юу гэдгийг тухайн зүйлээрээ бахархдаг ийм сэтлийг ер нь бид нар юун түрүүнд өгөх ёстой юм гэж үзэж байгаа. Бид нар өөрсдөө бахархаад өөрсдөө оролцоод өөрсдөө тэрийг хүлээдэг арга хэмжээг тухайн улс альва нэг улсын хэмжүүлчид ирж үзэх гээд бид нар өөрсдөө яг юуг үзээтэй юуг бахархаад эдний ондоошлт нь юу юм бэ гэхээр магадгүй Германд бол тэр пивэрээ бол одоо бахархдаггүй улс хүн гэж байхгүй. Манай можийн пив гоё, манай можийн пив гоё гэл ингээд тэр шиг магадгүй би энийг яагаад гэж тэгэхээр би мөсний хоёр дээр 2-3 жилийн өмнө очлоо л да ер нь бол тэгээ явжсэн чинь коллег дээр нэгээд бензин авах гээд ингээд ер нь бол явжсэн чинь юуг нь үздэг байна. Тэгээ коллегийнхэн түгээгчд гэж. Бас тийм юм яриа явж байна. Хүмүүс энийг одоо үзгээл айгүй олон хүмүүс ирэхээ гэдэг. Тэр одоо ажлаа хийхээсээ залхаад байгаа юм уу? Эсвэл яг яагаад яг юунд нь төвөгшөө. Юунд нь төвөгшөө бай. Тэрэнд орхоноо бараг тэгэнгүүт тэр бид нар нэрээ юу ч хэлээ гэж бодож байгаа байхгүй жишээлбэл. Нэрээ юм чинь хар хүүтэнд энийг юуг нь үзэх гэж ирж байна гэж ярьж байгаа хүн байна шүү дээ. Гэтэл өстой гоё шүү манайха хэд хоног ингээд нэрээ энэ дээр өстой нэр та нар тэрийг давхар үзээрээ тийм боломж байгаа шүү гэж ингэж яагаад хэлээд явуулж болохгүй байгаа гэдэг энэ асуудал байгаа даа. Жишээлбэл өмнө гурт ч гэсэн ингээд баян цаг гэдэг дээр ингээд хүмүүс очдог тийм тэнгүүд энэ улаан шаврыг одоо юуг нь үздэг байна гэх хандлага. Гэхдээ яг мэдээж сүүлийн үед багассан баг. Энэ бол нэлээд олон жилийн өмнө болж исэн гэсэн үг байхгүй. Тэнгүүд энэ юу вэ гэж хэлэх гэдэг нөхөр энэ болгоны ярьж байгаа нэг бид нар бол альва нэг одоо наадмаар бол Монгол хүн болгоо өмшдөг тийм ээ. Одоо бөхөө үзээд морой барьтаа сураа харваад хүн болгон Монгол дээл хувцаа шинэ хувцаа өмсөөл ингээд баяр наадмаа тэмдэглээл энэ нь өөрөө нөгөө нэг наадмаа бид хүлээдэг жилдээ ганц болдог зүйл ингээд хүн болгоо оролцоод хүн болгон бахархад тэнгүүд ер нь бол ивент гэдэг зүйлийг бид нар ер нь бол ингээд өөрсдөө мэдээж тэрийг ингээд хүлээдэг тэрэндээ оролцдог энэ тэрнгээрээ бахархдаг бидний энэ өв соёл энэ өв уламжлал энэ үүнтэй холбоотой гэдгээрээ бахархдаг багт хүүхдүүд нь ч мэддэг байх юм бол энийг энэ мөн өөрөө докторжих яг жинхэнэ бүтээгдэхүүн болох нэг хөшүүргэн гэж хараад байгаа. Тэрнээс бид нар нэг 5 төгрөг илүү өглөө гэдгээр энэ мань гоё болчихно гэсэн үг биш. Тэгэхээр хүн болгоны оролцоо нутгийн иргэдийн оролцоо, төр засгийн оролцоо, бизнес эрхлэгчдийн оролцоо энэ болгон маань нийлжиж энэ мань өөрөө тухайн арга хэмжээг гоё болгоход л байгаа юм л та. Би яг саяны таны яриан дээр нэмэгдэхэд бид өөрсдөө нөгөө бодит юугаа одоо юу гэдэг юм мэдрэмжээ одоо ч нөгөө жуулчдаг нөгөө мэдрэж иж гэдэг бодит хэргийг мэдрэх гэж. Тэгээ одоо шинэ бид нэр одоо богдуулыг хараад богдуулна гэж хардаг болохоос биш яг тэр богдуул юу нэг гэдгийг бас төдийлэн сайн мэдэрдэг юм шиг санагддаг шүү. Нөгөө жуулчд яг нөгөө зориулж хийж байгаа юм чинь нэг юм цаана хоромжтой. Тэр мань өөрөө тэр хүндээ нөгөө мэдрэмжийг өгч чадахгүй байгаа. Тийм ба. Тэгэхээр тэр яг нэг юм өөрсдийнхөө нэг оролцож байгаа, өөрсдөө бахархаж байгаа тэр имийг л нөгөө хүмүүс мэдрэх гэж ирээд шүү дээ. Чи нөгөө наадам дээр ингээл тэнцээгээл нуусам харваал даа ингээл гоё ингээл оршоо морь дуралдаал хүүхдүүд ингээл болоод энийг ингээд яг тэрнээс яг чиг бодит мэдрэмжийг авч чадчих واخхой тухайн жуулчд. Ер нь шал өөр онцлог байгаа бах л та. Тэгээд одоо энэ нөгөө ярианыхаа үргэлжлүүлээд дахиад өөр нэг сэдвлүүгээ бид нар орохоо. Одоо нөгөө заажуулчд маань ирлээ. Дотоодын аялагч нар бас ингээд соёлтойгоо танилцаад хөдөө нутгуудаараа аялаа явлаа. Одоо нөгөө тээврийн асуудал гарч ирнэ. Асуудал гэж ярих нь зөв үү буруу юу гэдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ жуулчдын тээвэр гэдэг юм бас байх. Тийм. Жуулчин тээвэр чи одоо тэгэл одоо нөгөө үеийн проблем гэдэг чи тэг мөнхийн нөгөө нэг төр хувийн хвшлийн хоорондын бараг тэмцэл шахуу юм болсон юм явж байгаа шүү дээ. Хэдэн одоо ингээд жишээлхэд бид нар аялал жуулчлалын компаниуд одоо компани өнцгөөс ярихад бид нар хизээч ямбирцэн тийм ээ бүр тартагтаа тулцсан машинтай жолооч хизээч бид нар аяллаа явуулахгүй. Чи бас чанар явж байгаа шүү дээ. Үйлчлэгээний чанар явна, зорчигчийн аюулгүй байдал нь чи маш олон юм байгаа байхгүй. Тэр болгоныг нь бид нар шалгачиж тэр машиныг нөгөө тээврийн хэрэгслийн үзлэг онцлогоонд орсон байна уу, ороогүй байна уу бүгдийг шалгаж бүгд юмнуудыг өөрсдөө харж үзэж өстой бараг тоншиж долоож үзэх нь холгүй юм болж тэр чи аялдаа гаргаж байгаа шүү дээ. А тэгэнгүүт нөгөө нэг асуудал нь яадаг вэ гэхээр заавал энэ жуулчин тээвэр хийж байгаа нөхдүүд одоо компаниуд заавал зөвшөөрлөлт авах хэрэгтэй. Жуулчин тээврийн зөвшөөрөл авах хэрэгтэй. За зөвшөөрлийг аавн те. Тэр зөвшөөрөл нь гэхдээ бас айгүй төвөгтэй байдаг хгүй. Би ч одоо олон жил энэ дээр бас л нөгөө нэг үдсэндээ үдсэн. Одоо энэ яг гүүрний хажуутлын автор үндэсний төвийн гадаа бол ер нь бас л олон хоног үдсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр яадаг вэхээр нөхдүүд ингээд шалгаж байгаа. Тэгээ шалгах нь зөв. Шалга. Тэгэхдээ хитрхи ингээд нөгөө нэг баахан дүрм журм гаргаж ирээд
арай гэж нэг 101 хэдэн сард ирж байгаа хэдэн жуулчантай үйлчлэгээ үзүүлэх гээд нөгөө компаниуд нь үйлээ үзээд ядаж авахт нь битийн ингээд дээрээс нь ингээд нэрмэс болоод байгаа чи гэдэг ийм асуудлыг бид нар тавьдаг гэсэн байна. Тэгэл бид нар ингээд одоо тухайд одоо бас арай дээрдчихлээ байх бодвол сайжирч л байгаа. Тэгээ сайжирч л байгаа ингээд алхам сайжирч байгаа. Гэхдээ тухайд бид нар ингээд үйлээ үзээд баахан бичиг баримт гэрээ цаас өстэй элдв юм барайл очоод юугаа өгөөл материалаа өгөөл нөгөө нэг жуулч ингээд юм дөрвөлж улаан наалтаа аваад тэгэл байж л чи нэг нөхөр ингээл яриа штэ би танад ингээд аялд явах гэсэн юм аа. Окей. Жуулчин тэрэн зөвшөөрөл байгаа гэх нөө байхгүй. Тэрийг яаж авах вүлээ? Та ингээд автоэрийн үндэсний төвдөрөөс очоод ингээд авчгаа. Ингээд шалгуулж авдаг шүү гингүүд. Зүгээр баг цагийн дараа нөгөө чи бариад ороод ирчих. Яасан мөнгө нөгөө авчлаа. Ийм асуудлууд зөндөө гардаг гэсэн. Хуучин. Одоо бол тэр бол арай өөр болж байгаа. Гэтэл жуулчин тээвэр гэдэг маань өөрөө тухайн одоо жолооч тухайн одоо богинохон хугацаанд тухайн жолооч тухайн компанитай бүр цаашдаа явах юм бол энэ улс орон чинь нэг хэдэн төгрөг зуныхаа удирдалд гадны жуулчдаас ингээд орлого олчих гээд үзээд байгаа юм. Тэрэн дээр нь бид нар жуулчин тээвэр аль болох ингээд дэмжээд манайх одоо нэг ийм төрийн байгууллага гэхээсээ хааж боохоос илүү дэмжээд өгдөг болчмаар байна. Та нар одоо энэ дээр нь ингээд явчихаа ингүүл зүгээр байна те. Одоо хээр хөдөө одоо ингээд гадны орнуудад явж хахад хизээч зам дээр аяллаар явж хахад ингээд зам дээр цагдаа зогсоогоол шалгаал те баг ингээд багаажин сөхөж үзэл одоо би энэ юуны зам дээр зөндөө шалгуулдаг штэ. Тэгээ баг гинт ингээл довны цаанаас бөөн цагдаа нар гараад ирсэн. Гайхаад юу болсон юм бол гэнэ зогсооч. Тэгэл одоо багаа сөхөж үзээд баг жуурснаа буулгах нь холгүй юм болол. Тэгээд өнгөрдөх. Энэ болгон чинь өөрөө нөгөө нэг одоо тухайн одоо орны одоо нүүр царайг нэг жоохон эвгүй байдал руу оруулах. Тэрэн дунд аяллаа тур оператор компаниудад өөрсдийнхөө үйлчилгээ, өөрсдийнхөө аяллаа төрөл зүйл зориуллаад одоо тэр фургано сонгоно уу, тэр делика сонгоно уу, эсвэл одоо тэр хайс байна уу, 45 байна уу, тэр плюсээ явуулна. Тэр бол асуудал биш байхгүй. Энэ дээр бид нар бүгдээрээ бүх компанид ялгаагүй адилхан жолооч болон одоо компанийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ, аюулгүй ажиллагаатай холбоотой заавар зөвлөгөө бүх юмд яваад байгаа. Улсын зүгээс бол одоо яаж дэмжих ёстой вэ гэхээр зүгээр миний бодлоор тэр тээврийн хэрэгслийг чин шударгаар нь өслөг онцлогоонд нь оруулаад энэ одоо 26 онд явхад окей гэдэг тамгын дарж өгөөд одоо чи тэрнгөөрэ над машинаараа тэр жуулчин тээвэртэй явах уу яах уу гэдгээ чи өөрөө шийдэх гэдэг л баг тэгдэг болчмоор байна. Аливаа юм жоох ингээд хэлбэршүүлчих юм бол илүү нөгөө нэг одоо бусад юмдаа илүү амар болчиход байгаа. Үйлчлэгээ явуулахад айгүй амар болчиход байгаа. Тэгэхгүй ингээд бид чинь бол ковидос өмнө бол энэний гадаа чинь бол баг хонхоо шахдаг байдаг шүү дээ. Чанга алаан болно гэдэг шиг тийм. Дээр нь нэмээд одоо жуулчин тээвэр дээр бас нэг юм асуудал гарсан байна. 2016 онд үлээ 17 онд аялал жуулчлалын юуны зорчигч тээврийн одоо журман дээр жуулчныг орчуулагчгүй тээвэрлэхийг хориглоно гэж тухайн үед юм заалт орсон байсан. Тэр үед бид нар бас автоэрийн үндэсний төвийн дугаар хар цааланд бас юу яаж байгаад тээврийнхэн тэгээ аялал жуулчлал гэсэн чинь аялал жуулчлалаас бид нар тухайн үед маань аялал жуулчлалын холбооны мэндэ бид хоёр баг очсон баг. Тэгээ бид хоёр ч нэстэ хэрүүлж үзэж тарсаар хагаад тэр заалтыг авахулжсэн байхгүй. Яагаад тэгэхээр аяллаасаа группээсээ хоцроод ирсэн жуулчин байдаг тий. За тэрийг одоо ингээд замд гаргаад одоо илүү тэр дундгой руу очиод цагаан сургалтаар жуулчдынхаа араас очингүүт нь наан нэг нөхөр зогсоогоо чи орчуулагчгүйгээр жуулчин тээвэрлсэн байна. Шууд ингээд гэвэл одоо яах вэ тий? Зөв. Тэр асуудал дээр яах юм? За магадгүй одоо ингээд хар 20 руу нэг жуулчныг ингээд хөргөж өгөх ажиллагаалаа тий. Эсвэл нэг бүтээл нэг хэсэг бүдэж жуулчныг автобусаар ингээд хөргөж өгөөл өхөл үйлчлэгээ. Дунд нь ямар ч үйлчлэгээ байхгүй байлаа гэж бодсон шүү дээ. Тэнгүүт тэрэн дээр тэгээ чи ингээд юугаар ямар нэгэн юм тийм ээ одоо жуулч юуны зорч төр журам зөрчөөд чи жуулчныг одоо хөтчгүүгээр зөрчлөө гэд компаниг торгох юм уу те. Энэ амар өрөөсгөл асуудлууд байхгүй. Одоо жишээлбэл бид нар одоо гадны орнууд даялгахдаа машин түрээслэл явчихдаг шүү дээ. Зөвхөн жолоочтойгоо явдаг. Тэнгүүд тэн дээр хин одоо яг юу яагаад тийм ээ. Тан чи одоо заавал тийм монгол хэлтэй нэг германыг аваачтай чи монгол хэлтэй байх хэвээр те энд орчуулах хэвээр гэдэг юм байхгүй л байна. Тэгэхээр бид нар бас нэг аливаа нөгөө нэг гарч байгаа дүрм журмыгаа илүү нөгөө нэг амьдрал тэгээд нөгөө бизнес амьдралд ойрхон одоо энэ бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчтэй одоо ээлтэйгээр ингэж гаргадаг баймар байна. Тэгэхгүйгээр ингээл аваачаад юу нь мэдгэдэхгүй гинт манайх ч нөгөө дандаа сюрпризээр амьдсаар гадаа одоо сурцсан те гинт ажил нэг амар гоё юм гараад ирдэг чочоол аваад тэгсэн үгээл явчихдаг. Тэгэхээр одоо ийм юмнуудыг аль болох хэдүүлээ ингээд нөгөө нэг хамтдаа ярилцаад халаад илүү жоохон юм нөгөө таатай орчин руугаа л явмаар жуулчин тээвэр дээр бол.
тэр зөвшөөрлийн асуудал дээр үл би бол ер нь баг эсрэг байр суурьтай байдаг. Ягаад тэгэхээр тэргүй хүн тээвэрлж болно гэж тэр авто тээвэр онцлогоон дээр ингэж энэ машинаа чи унж болно гэдэг чи хүн тээвэрлж болно л гэсэн үг шүү дээ. Тэгж аваач зөвшөөрөл өгөнгүүтээ дахиад бахан зөвшөөрлөд нэхэд идэг. Тэгээ нөгөө нэг одоо манай хиний Түмайхын яриад байдаг те Монгол хүн жуулчин биш юм, Монгол хүн биш юм уу те Монгол хүн тээвэрлж явахаар яхаараа юу ятг ингээд ийм асуудлууд гардаг. Тэр бол асуудалгүй зогсоохгүй те. Тэгээ Монгол хүн болохоор Монгол аялагчтай явж зогсоохгүй гадаад аялагчтай явж зогсоож одоо торгож. Одоо энэ ч нөгөө түрүүний бид бас л ярьжсэн тоо уялдаад ирэхээр нөгөө аялал жуулчлахаар нөгөө гадныхныг л яг ингээд суулгаа явж байхаар л нөгөө эвэртэй тулаа үзсэн юм шиг те ингээд хараад байдаг. Гэтэл магадгүй ингээд яг дотоод аялагчдтай явж байгаа фургонуудыг зогсож өгнө үгүй л байхгүй. Тэгээд энэ чинь адилхан хүн тээвэрлж явж байгаа. Адилхан хүний аймаг аваа явж байгаа шүү дээ. Тэгээ одоо жишээлбэл ингээд дээрээс нь манай улс өөрөө үйлдвэрлэгч улс биш байж он заагаал хэлжлээ тий. Ер нь бол одоо тийш үнэ 12 жилээс дээш. За энийг болохгүй гэхээс илүүтэйгээр ер нь бол магадгүй бид нар яаж харах хэрэгтэй юм бэ? Энийг яаж хийх хэрэгтэй юм бэ гэдгийг илүүдлэхөө болно харах байсан юм бол гэж хараад байгаа миний хувьд бол дээрээс нь энэ бид нар нөгөө хавчиж одоо хааж боох тусам нөгөө хүмүүсийн нөгөө арга зайл илүү ихсээд эхэлнэ. Одоо жишээлбэл оноо яаж наашлуулахыг, километр яаж наашлуулахыг гэдэг чинь нөгөө монголчууд ч нэг юмыг нэг аргалцдаг шүү дээ нэг тий. Монголчлох гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ тэр одоо нэг яг тэр одоо юу гэдэг тэр техникийн одоо бүрэн бүтэн байдалд халдж яах нүг бол үгүй. Манай монголчууд ч өөрөө бас их айгүй техник инженер сэтгэлгээ сайтай мундаг ард түмэн шүү дээ. Тэнгүүд магадгүй одоо нөгөө нэг оныг наашлуулахаар явагдаж эхэлж байна. Магадгүй тэр хаас 2005 оны үйлдвэртэй борго магадгүй 17 20 оны болгоод явж байхыг хэн ч одоо таахгүй. Зүгээр юм байна. Тэгээд тэгчүүл окей болчихлоо шүү дээ. Ер нь бол яг энэ дээр ярих нөгөө нэг Ирак зүйл нэг шиг юм баг. Одоо бид нар 20 одоо ч 26 он тий 26 оны фургоныг манай жолооч нар Оросоос үдэд авчирсан унж байгаа. 26 оны цоошин фургоныг монголчууд яд гэхээр аюулгүй байдлыг нь хангаад бүтэн каркас бэхэлгээ хийгээд тий суудлыг нь солиод амарчин бүршин обууд бүх юмыг нь солиод бүр юу тэр нөгөө нэг фургоных нь үндсэн нөгөө нэг байсан юмыг нь бүр ийм лакшри ангиллын болгоод авчиж байгаа байхгүй 5 тухтай болгоод. Тэгэхээр 26 оны цоошин фургоныг та нар одоо яг фургоны жолооч нарыг унаад дэшегээ хөдөө явахгүй шүү дээ. Өө наа чи хаана тарж унах юм мэдэхгүй шүү дээ. 26 оны машиныг л тэгж хэлсэн шүү дээ. За дээр нь одоо бас сони юм тий. Тийм шүү дээ. Тэгээ одоо жишээлбэл одоо он залуу жипнүүд те хин 300 сая төгрөгөөр тийм ээ 300 600 700 худалдаж 300-аас одоо 500 сая төгрөгөөр те явж чадах юм чадахгүй шүү дээ чинь. Дэлхийн орнууд дээр бас ялгаагүй адилхан шүү дээ. Чинь яг л нөгөө нэг одоо за би ер нь манайхан одоо би бүр манайхан ингээ гадагшаа явж байгаа баярлаад байгаа. Яг ямар шүү тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байна те. Ямар унаа машин сууж байна. Энэ амар чухал аахгүй. Гадны юмнуудыг харчаад өөрсдийнхөө бас харьцуулж үзвэл бас илүү зүгээр байна. Тэгэхээр бид нэр он зам гэдэг чинь одоо жишээлхэд юу гэдэг одоо Японоос ч юм уу Америкаас ч юм уу ороод ирсэн юм хадгалсан одоо машин байлаа гэж бодё те. Одоо 90 онд 2000 хадгалсан ингээд цааш нь унаагүй нөгөөт нь 100,000 км ч хүрээгүй те 100 битэл 50,000 км ч хүрээгүй. Тэгэнгүүт цоо шинээр тэр машин орж ир Монголд орж ирсэн шууд цоо шинээр жуулчин тээврээс хашгичвал яг үйлдвэрлсэн оноороо. Гэтэл энэ чинь он ч өөр айгуу тийм өрөөсгөд байна. Тэр нь манай Монголын одоо орчин нөхцөлийн зам харгуу тэр мянга сайхан одоо барууных байна, Оросынх байна, тэр шин байна, падлаж авахгүй тэр чинь манай дэржинүүд зүгээр ингээл эндүүдэл гар тэр машины чинь. Тийм шүү дээ. Тэгэнгүүт нэг явж ирээл машинууд яадаг вүлээ те. Одоо говийн зам дээр 100 яах вүлээ те. Нөхдөө чинь жолооч нар ер нь манай ингээд одоо бүх одоо тээврийн хэрэгслийн жолоочсон жуулчин тээврийн ялгаагүй адилхан. Би бол тэрэн дээр бат итгэлтэй байгаа. Яадаг вөхөр аялдаа явчаад эренгүүтээ машиндаа юм хийдэг. Бид нар машиндаа юм хийнэ гэж ярьдаг шүү дээ. Гоё нэмж биш. Нөгөө нь засах аялал болгоны дараа хийж. Тийм шүү дээ. Аялал болгоны дараа хийгээд дараагийн аялалтаа бэлэн болгочоод тээврийн хэрэгслээ гарч ийн. Одоо жолооч нар ч баг өөрийнхөө биед одоо тий нэг эмч авч уух хэмжээний анхаарал хандуулж чадахгүй байж машинда за энэ дугуй маань одоо муудсан байна, дугуй анзлах хэрэгтэй байна. Тэнд нэг боол сударсан байгаа. Тэрийг тэнд нэг сэлбэг авчий гэдэг. Энэний төлөө одоо зүтгэж шүү дээ. Юу эрүүл мэд нөгөө машиныхаа төлөө зүтгэсээр 3 сарын дуусна. Тэгэлгүй яг гоо. Энд ч одоо нөгөө нэг цоошин машин орж ирээд манай нөгөө автозамын
стандарт гэдэг юм чинь байхгүй. Тэгээ бид нар өөрсдөө хүртэл хот дотроо одоо зүгээр бид нар өөрсдөө жолооч штэ. Тэгээ хот дотроо явахаар хүртэл ингээ машин тэрийг идэж гэдэг нэг юм асуудал байдаг шүү дээ. Тэгээ энэ бол яалчгүй ингээ том асуудлын нэг жуулчлалын дээр он заахаас илүү зүгээр бүрэн бүртэн байдлыг л маш сайн хангаж авахыг л одоо шаардлага болох юм одоо яат нь тэр байдлаараа л илүү ажилласан зүгээр. Одоо тэгээд яахан одоо нөгөө нэг орчин үеийн тийм ээ 25 6 оны одоо 300 700 одоо юунууд нь ингээд явж чадахгүй зам дээр юу явуулах юм. Нөгөөдөл нь явж чадахгүй яана. Тэ тайган зам руу яах юм. Тийшээ яаж машин явуулах. Хичнээн сайн нөгөө үзүүлэлттэй байсан ч гэсэн тий. Энэ зам нөхцөлд чинь ялдчихгүй шалгарсан унаанууд бас байгаад байна шүү дээ. Тэр түүнтэй холбоотой. Дээрээс нь яг уу буруу талтай өрөөлтөд тэр юу бол зөвшөөрч байгаа. Яг гэвэл манай өөрөө зүүн урсгалтай байж ч баруун өртөдтэй тээврээр хэрэгсэлийг бол явуулахгүй гэдэг нь зөвшөөрч байгаа. Харин машинаас болоод осол гараад байна уугүй юу гэдгийг бид нэр нахиж нэг шалгаж үзүүл яасан юм бэ. Тэгээд үнтэйгээ уялдуулаад бас бид нар энэ дагаж мөрдөх юм дээрээ бас зөв шийдлэгтэй байна. Ямар шийдэл гаргууд ер нь зүгээр юм бэ гэдгийг ер нь харгаж үзэх юм бол хэрэгтэй юм болоо гэж боддتي ер нь бол. Тий, хүний одоо ч хүний нөөцийн хомсол яриад байгаа. Хүний нөөцийн хомсол дээр нэмээд тээврийн хэрэгсэл те хомсолтой тэгээд яриад байдаг шүү дээ. 100 болохоор угаасаа машин олдоход байлждаг дээр мэдчихэж байгаа те. Тэгэнгүүт одоо бид нар яг хөр одоо нөөцөнд байгаа буюу Улаанбаатар хоттойгоо хөдөө орон нутгтойгоо одоо юу гэдэг одоо тэр Баян улгийн одоо нэг суманд байгаа нэг одоо малчин нөхрийг машинтайгаа малчин нөхрийг тэрийг цааш нь чи орон нутгаа сайн мэддэг учраас энэ хүмүүсийг аваад ингээд жуулчанд яваад ирээч. Тэр хүн чинь нутгаа сайн мэднэ, өөрийнхөө техникийг маш сайн мэднэ. Ингээ аюулгүй байдлаа хангаад эн чи ингэж явна шүү гэдэг маш сайн заавар зөвлөгөөг нөгөөд гэрээ байгуулад ингээд явуулчихад ямар ч асуудалгүй байгаа байхгүй. Тэгхгүйгээр ингээд одоо та бодоод үз аймгийн төв за болоо. Одоо аль нэг аймгийн нэг хөдөө байгаа нэг малчин те. Би нэг зундаа нэг жуулчанд нэг ганц хоёр явт юм а. Тэрэндээ зориулаад нэг 300 400 саяар 300 авчлаа гэж суух уу те. Одоо жишээлбэл 3 400 саяар за програмч нь одоо шинэ нэг 70 саятай байгаа те орж ирж байгаа. Орж ирж байгаа. Шинэ гэдэг нь бид орж ирж байгаа тэгээд чинь 17 оны баг юм уу 16 оны баг юм уу. Биш цоошин ч нь 80 70 80. Тэнгүү тэр чинь орж ирээд нөгөө түрүүнд хэлсэн Монгол явуулахын тулд бүх юмыг ингээд бэхлэгийг хийгээ чигжээсийг хийгээд дугуй амар чимнүүдийн солихын солиод энэ нь өөрөө бас тодорхой хэмжээний нэлээд өндөр өртөгтэй. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ болгоныгоо хийгээд тэр машинаа ингээд бэгүй мэддэг болчихсон жолооч нар бол асуудал гарах уугүй үгүй мэдээж хандлага ч гэсэн арай өөр байдаг гэж миний хувьд хардаг. Гэтэл 2 300 400 500 саяар нэг жип аваад нэг нөхөр яах юм бэ те мөнгөтэй нөхөр тэрийг авч штэ нэг эсэнд бол тэг хандлага гэж байхгүй. Сүүлийн үед бас хэцүү штэ. Нэг ингээд жип аваад нэгээ сайхан жуулчинд явна гэж ойлгож байгаа залуучууд орж ирж байна. Тэдний хандлага ямар байх вэ? Гэтэл тэнцээ ингээд яг машина бэгүй мэддэг, замаа бэгүй мэддэг, орон нутгаа баг гайднараас ч илүү ингээд аштайхан ингээд таниулцдаг бас гайдтай туслаа явж байгаа жолооч нар байна. Олон жилийн туршлагатай яг нэг хандлага нь ингээд жуулчинд үйлчлээс сурчсан ийм бид нар боловсруучнээ одоо жишээлбэл тэд нар за бид нар шинэ тэрийг авч чадахгүй юм чинь за болио үеийг гэртээ одоо хэвтийдөө гэдэг ийм хандлага гараад ирчихэж байгаа. Гэтэл нөгөө хүний нөөцийн хомсдлоос болоод бид нар ч тэднийг туршлагатай жолооч нараа явуулж ямаар байна шүү дээ тийм ээ. Гэх мэтлэнгээр нөгөө манай салбар чи өөрөө ингээд нэг ийм айгүй олон ингээд тал талын оролцоо ихтэй маш их оролцоо ихтэй учраас ингээд энэ болгоныг нөгөө ингээд зангидна гэдэг нь өөрөө асуудал болоо. Тэгэхээр энийг гол нь яаж зангидах уу, хааж боохгүйгээр гарц гаргалгаа бид нар ингээд хин хэндээ хэрэгцээтэй байдлаар бий болгохын тулд яах вэ гэдэг дээрээ л ер нь бол ярилцах хэрэгтэй гэж миний хувьд бол хараад байна. Та хоёртаа маш их баярлалаа. Одоо манай нэвтрүүлгийн ерөн төсөглийн хэсэг бас ирж байна л да. Бид нар цаг хугацаа богинохон байгаа. Ерөн сүүлийн асуултууд руу бас оръё те. Ерөн за тэгээ. Одоо болонгод маань next tour нэвтрүүлэгт маань нэг зүйлийг өөр нь ярьдаг байна ч маань тэр нь болохоор өөрийнхөө хувийн зүгээс яг одоо энэ зах зээл тий аялал жуулчлал гэдэг энэхүү зах зээлийг хөгжүүлэхэд бол юу хэрэгтэй байна вэ гэж хоёрын зүгээс. Чухал хамгийн чухал зүйлүүдээ л бас хэлье тий бид нар чи оролцоо саяны хэлдэг шиг оролцоонууд их байгаа штэ. Тэгээ саяны ярианы юм дээрээс бас нэг дүгнээд бас чухалчлаад нэг хэсэг хөвгнийхээ зүгээс хоёр зочин маань хуваалцаач. За яг чухал гэвэл одоо бас олон юм байна тохиолдолтой. Гэтэл яг нэг бид нар одоо сүүлийн үеийнхээ ерөнхийдөө дэлхийн одоо чих хандлага илүү нэг ойрхон дагах нь илүү чухал болчиход байна л та. Тэгэхгүй бид нар хэдий ингээд нэг юм уламжлалт ингээд юмнуудаа ингээд барих нь зөв боловч ялангуяа одоо сервис дээр за одоо үйлчлэгэн дээр те үйлчлэгээ болоод одоо ер нь зөв миний анзаарснаар
манай Монголын аялал жуулчлалын үйлчилгээ одоо тур оператор компанийн үйлчилгээ, жуулчны баа, зочид буудал ингээд ресторануудын үйлчилгээнүүдийн асуудал номер 1 болчихж байгаа. А тэгвэл бас ингээд тийм муу юм уу гэхээр бас муу биш. Ер нь бол бас сайн тал руугаа манай үйлчилгээ сайн талдаа. Тэгвэл бид нар энийг биш илүү одоо үйлчилгээ сайжруулах нэг чухал юм байгаа. Хоёрдугаар бид нар нөгөө нэг аялал жуулчлалаас орлого олно гэж байгаа бол бид нар юугаар дэмжмээр байна. Энэ олон улсын нислэгүүдийг маш сайн дэмжмээр. Олон улсын нислэгүүдийг дэмжихийн би зүгээр ганцхан жишээ гэхэд өнгөрсөн жил United Airlines гэдэг компани Монгол руу нислээ, тий. United Airlines компани нэг одоо хэдэн сар нислээд энэ 3 сар гарна нисч юу яа 4 сар ихтэй нисв. Тэгэхэд Америкаас маш их одоо яг тэр Airlines-ийн юугаар ирсэн нөхдөдтэй би таарлцсан байхгүй жуулчтай. Тэгээ та ингээ яаж ингээ Монголыг ингээ мэдчихвэ, тий. Монголыг энэ талаар ер нь та өмнө мэддэг байсан юм уу, мэддэггүй байсан юм уу гэсэн чинь сая харин манай Airlines гинт Монгол руу нислэг хийнэ гэхээр би ингээд mileage ингээд өөрийнхөө ингээд оноогоор нааша тик захиалаад ирсэн. Тэгээ ингээд шууд ингээд TripAdvisor ч юм ингээд юугаар ингээд таны компаниг олоод ингээд холбогдоод явж байна. Ингээд та онлайнаар тий онлайнаар. А тэгэнгүүт та яаж ингэж мэдээллийг ингээд Airlines авбаа гэсэн чинь нөгөө нэг United Airlines чинь Монгол руу шууд нислэг хийж байгаа гэдэг юугаа өөрийнхөө нөгөө дотоод сүлжээгээр цацсан юм байна. Тэгэнгүүт нөгөө United Airlines-ийн нөгөө нэг мэйл одоо масс мэйл одоо сэтгүүл одоо юу гэдэг те бүх юм дээр Монгол гэдээ гарангууд тентний нөгөө нэг Америк одоо барууны орнууд ч нөгөө майлж цуглуулдаг амар том боломжтой шүү дээ те. Тэрийг ашиглаад ирж байгаа. Хамгийн амар нэгтэл 25 сая майлтай хүн Монголд өнгөрсөн амар ирж байгаа. Би нэг одоо өгтлээ хэрэглэж угаасаа амжихгүй. Тэгвэл Монгол гэдэг улсыг би Монгол гэдэг улс руу одоо юм юу аялал хийж байгаа гэдгийг сонсоод одоо шууд билетээ захиалсан. Ингээд 80 настай өвгөн Майамид амьдардаг өвгөн гэж байгаа. Тэгэнгүүт энэ болохоор одоо зүгээр миний гол хэлэх гээд байгаа фокус нь юу гэхээр гол одоо цэг нь юу гэхээр бид нар энэ гадны орнуудын авиа компаниудын нислэгүүдийг маш сайн ашиглах хэрэгтэй байна. Оруулж ирэх хэрэгтэй байна. Дээр нь тэдний дотоод сүлжээг маш сайн ашиглах хэрэгтэй. Яг зөв тий. Тэгэх юм бол үнэ хэрэглэгчдэр нь airline-уудаа л ороод. Хамгийн наазах юм. Мэдээллийн дамжаал ийш нислэг хийж байгаа юм байна, үлдчихэж байгаа юм байна гэдгээр нь дамжуулж ирэх нь шүү дээ тий. Бас супер арга байна шүү дээ. Боловсрол зочны хувьд за миний хувьд бол ерөөсө бүх юм тодорхой байх нь л хамгийн чухал байна. Ерөөсө бүх юм. Жишээлбэл одоо ингээд дотоодын нислэг, гадаадын нислэг нисэх юм үгүй мүү гэдэг нөгөө хуваар гэдэг зүйл чинь хэзээ батлагдж байгаа байлаа тий. Бид нар тэрийг бол угаасаа хүн болгоны ажилтны салбарыг хардаг хүмүүс бол. Тэгэхээр энэ нь өөрөө тодорхой. Ерөөсө өдөр судар хуваар нь одоо тэр болж өгдөг үйл бол одоо хэдэн жилээрээ хөдөлдөггүй тодорхой байждаг. За тийшээгээ нисэхгүй нь одоо тодорхой нисэхгүй гэдгээ эртхэн хэлж байгаа тийм. Нисэхгүй мэддэхгүй ингээд байгаа л гэдэг дотоодын нислэг ялгаа байхгүй. За дээрээс нь одоо энэ ивентүүд байна. Одоо манай хамгийн одоо үлгэр жишээүүд бол одоо төмөн нэр бол жил болгоны тэдэн сарын тэдний тэтгэх 7 хоног гэдээ хийчихсэн тийм. Тэгэхээр тэрэн шиг магадгүй бусад ивентүүд мэн ч гэсэн голлох ивентүүд нь бас хөдөлгөхгүй. Ер нь бол жил болгоны тэдэн сарын тэдний өдөр ингээд болдог гэдэг нь бас тодорхой. За одоо ингээд нэг хууль дүрм журмнууд нь бас тодорхой болчмаар байгаа байхгүй. Яг болно ч гэдэг юм уу, болохгүй ч гэдэг юм уу. За хууль нэр батсан ч гэсэн бас нэг аргалаад явуулчих болох гэж байгаа юм шиг нэг юм юмнууд байгаа гэдэг. Бичлэнгээр нөгөө нэг ингээд бүх зүйл тодорхой л ерөөсөө баймаар хөдөлгөхгүй. Тэгээд хаанаас чинч харсан бизнес эрхлэгчдэн ч тэр эргэж байгаа жуулчдэн ч тэр харсан би тэдэн сарын тэдний өдөр тийм юм за тэрүүгээр авах юм байна. За очиод тэндээ тэгж болох юм байна гэдэг юмнууд нь л тодорхой ерөөсөө тэгээ хөдөлгөөнгүй. Энэ бол хамгийн чухал. Ерөөс бүх зүйл дээр. Тэгээ одоо нөгөө яг компаниудын алдж байгаа юм чинь тэр байхгүй. Одоо бид нар орон нутгийн нислэг тодорхойгүй байснаас болоод ерөнхийдөө бүхэл бүтэн борлуулалтын 3-4 сарыг алдчихж байгаа. Одоо сая өнгөрсгөө 3 сард нислэг батлагдлуу те. Нислэг тодорхой болж байна тийм ээ. Тэгэхэд энэ чинь айл 10 сар 9-10 сараас нөгөө нэг дараагийн захиалгууд эхэлсэн явж байгаа шүү дээ. Борлуулалт эхэлсэн явж. Тэгэхэд 10 сараас хойш 3 сар хүртэл баг үндсэндээ баг 5-6 сар. Ерөнхийдөө нислэгийн хууль нэг аялал зүцлэгдэх асуудал зөндөө шүү дээ. Одоо ч хүртэл ингээд батлагчсан ч гэсэн нэг хөрөлцөөгүй байдлаас болоод багтахгүй байдлаас болоод тэр аялал маань ирэх үгүй гэдгийг шийдэхгүй ч асуудлууд байна. Ялангуяа Европын орны улсуудын хувьд бол одоо энэ жил жишээлбэл одоо 27 оныхоо 28 оныхоо аяллуудыг төлөвлөх ийм хэмжээний нөгөө нэг юм онцлогтой хүмүүс шүү дээ. Нөгөө судалж идэг. Очоод би тэдэн сарын тэдний өдөр очоод тэгээд цаашаа тэр одоо жишээлбэл баян үлгэрөө нисгэхэд нислэг байна уугүй гэдгийг судалж идэг. Гэтэл бид нар аялал жуулчлалын удирдлагын эхлэх гэж байгаа чинь нөгөө хуваараа гаргаж чадахгүй сууж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө нэг тэндээс ирж байгаа ирэх урсгалыг
хаагаад байгаа нэг бас юм зүйл хүчин зүйл гэж бид харж байгаа. Тэгэхээр бүх юм нь тодорхой. Одоо ч сая хөннөө ойр бол 5 жилээр баталчих шиг боллоо тий. Тэгсэн байна. Тэгэхээр энэ нь өөрөө бас ингээд зөв үлгэр дүрэл болж эхэлж байна л дээ. Энэ нь өөрөө цаашаа ингээд бусад бүх зүйлдээ нөлөөлөд, бусад аэрлансуудаа нөлөөлөд, гадаадч төр дотоодч төр за ер нь тэгэл бусад бүх юмнууд маань яг л тодорхой болчмоор. Тодорхой бус байдал нь өөрөө энэ бизнес эрхлэгчдийг дээрээс нь эргэж байгаа жуулчдыг ер нь бол алаад байгаа гонтол зүйл гэж миний хувьд бол товчхондоо хэлэхэд л юм байна та. Арга хэмжээ болон ер нь зүгээр энэ өнгөрсөн жил миний хувьд бас яг тэр саяны тодорхойгүй байдлаас болоод бас жуулчтай алдчихсан тохиолдол байгаа. Нөгөө яг л дан шиг наадам туслагдсан. Тэгээд ирж байгаа зочид жуулчд маань айл одоо юу гэдгийг оны өмнөхөн бүр ингээд захиалгууд өгсөн юм тохиолдол байдаг учраас тодорхой байх хамгийн чухал зүйл гэдгийг одоо нэвтрүүлгээр амжилаад хэлье тийм ээ. Тэгээд үзэгчтэй өнөөдөр бид Next Tour нэвтрүүлгийн манд 7 дугаар дугаар та бүхэндээ хүрлээ. Өнөөдрийн зочноор аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Болорхөө. За мөн аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Уганбаяр нар оролцлоо. За тэгээ өнөөдрийн сэдвээр бид хэд Европ зах зээл. За мөн дээрээс нь арга хэмжээ ивент. Жуулчин тээврийн ач холбогдлын талаар та бүхэндээ бас мэдээлэл солилцож туршлагаа хуваалцлаа. Хамтран хөтлөгчөөр Сөмбөр өнөөдөр ажиллалаа. Тэгээд дараагийн дугаартаа яг энэ цагта 15 цагта та бүхэндээ мягмар гараг болгон уулзах болно. Энэ манай нэвтрүүлгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. За үндсэндээ баярлалаа. Тэгээд урилга хүлээн авч оролцсон хоёр зочиндоо маш их баярлалаа. Үнэхээр үнэтэй одоо зөвлөгөө мэдээ тэгээ туршлагыг мэдэж авлаа. Тий туршлага. За тэгээд бас чухал сэдвийн талаар тэгээ бас нэг юм чөлөөтэй саналаа илэрхийлж чөлөөтэй ярилцсан бас их баярлалаа. Ер нь нөгөө нэг одоо цаашдаа бас зүгээр ингээд санал болгох гээд яг нөгөө нэг манай аялал жуулчлалаас улирлуудтай шүү дээ тийм ээ. Одоо гадаадын жуулчдын ирдэг улирал, дотоодын аялагчдын гадагшаа явдаг улирал, дотоодын аялагчдын дотооддоо явдаг үегээд энэ яг одоо бүл юунууд дээр зориулсан бас юм гой юмнуудыг хийвэл бас гоё юм байна. Саналыг хүлээж авлаа. За ингээд та хоёртаа маш их баярлалаа урилга хүлээж авч уулзсанд. Тэгээд дараагийн нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая да. Баяртай үзэгчтэй.